Сайхан та бүхэндээ боловсролын тухай нэвтрүүлгийнхаа шинэхэн дугаарыг хүрэхэд бэлэн болоод байна. Энэ удаагийнхаа дугаарыг би эх орныхоо нийслэл Улаанбаатар хотод одоо бичиж хүргэж байна. Тэгээд өнөөдрийнхөө зочныг танилцуулъя. Өнөөдөр манай дугаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эхчүүдийн холбооны гүйцэтгэх захирал Сэлэнгэ эгч минь оролцож байгаа. Тэгэхээр Сэлэнгэ эгч минь бол бит хоёр энэ дугаараараа тэгш хамруулах боловсрол гэж яг юу хэлж байгаа тэгш хамруулах боловсролыг яг яаж ойлгох бол зөв юм те зөв тодорхойлт нь яг юу юм тэгш хамруулах боловсролууд нь тусгай хэрэгцээт боловсролтой холбоотой манай улсад байдаг ямар одоо буруу ташаа ойлголтууд байдгийг яг тэгш хамруулах боловсролыг ер нь боловсролын тогтолцоонд одоо нэвтрүүлснээр ямар үр ашигтай талаас ингээд товчхон ярилцах болно. Тэгээд мэдээж тэгш хамруулах болон тусгай хэрэгцээт боловсрол маань өөрөө их өргөн хүрээнээс идэв учраас 30 минутын дотор бол бүгдийг ярьж амжихгүй тодорхой. Тэгэхээр одоо дараагийнхаа дугааруудаар бид нар бас цуврал болгон бэлтгэхээр хүргэж аваад та бүхэнд бас дуулахад таатай байна. Тэгээд сайн байна уу одоо Сэлэнгэгчээ? Тэр манай сайн байна уу? Миний урилгыг хүргэн авч тий бас манай нэвтрүүлэгт оролцохоор ингээд цаг зав гаргаж байгаа танд баярлалаа. Тэгээд та эхлээд өөрийгөө ингээд танилцуулахгүй юу? Яагаад энэ байгууллагаараа одоо таны хувьд бол яг энэ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэгчүүдийн холбоонд бол сүүлийн 20 гаруй жил ажиллаа тий. Тэгээ яг энэ тэгш хамруулах болон тусгай хэрэгцээт боловсролын чиглэлээр нэлээд олон ажлыг бас хийхэд хувь нэмрээ оруулж явж байгаа. Яагаад энэ ажил руу орчих вэ? Тэ танай байгууллага нь яг ямар үйл ажиллагаа хийдэг талаар манай сонсогчдод бас товчхон танилцуулж өгөхгүй юу? За баярлалаа. Намайг бас урьж оролцуулж энэ бас зорж явдаг үйл ажлын талаар ингээ ярих завшаан олдсон баяртай байна. Тэгэхээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэгчүүдийн холбоонд одоо ингээ хамааралтай болоод 20 жил болсон байхад сүүлийн 10 жилийг нь би одоо гүйцэтгэх захирлын ажлыг хийж байна. Тэгэхээр энэ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд бүгдээрээ эрхээ эдэлсэн сурч боловсрсон насанд хүрээд одоо хөдөлмөрлөх эрхээ эдэлсэн энэ бүх одоо нөхцөлийг бүрдүүлэх эхлэл суурь нь ер нь тэгш хамруулах боловсрол юм билээ. Тэгэхээр энийг бол 2012 оноос эхлээд л ер нь сонирхож, судалж, одоо сонирхогчийн тийм ээ судлаач одоо байр сууриас хандаж ажиллаж байна. Ер нь яагаад бас ийм төрлийн бас байгууллага руу орчихвоо гэхээр би өөрөө ийм хөгжлийн бэрхшээлтэй хүүхдтэй байсан. Тийм ч болохоор бас энэ тэгш хамруулах боловсролын бас үр шимийг хүртэж явсан учраас энэ тусгаарлах боловсрлоосоо илүү тэгш хамруулах нь дээр юм билээ гэдгийг өөрийнхөө хүүхдийн одоо боловсрол дээр ч гэсэн амссны хувьд одоо өөртөө итгэл үнэмшил бий болсон. Тийм ч учраас бас яг энийг үнэт зүйл болгож явж байгаа. За баярлалаа. Тэгэхээр танай байгууллагын хувьд бол одоо бусад олон улсын байгууллагууд болон хүний эрхийн байгууллагуудтай хамтраад бол өнгөрсөн онд тэгш хамруулах боловсролын журмыг батлуулахад бас нэлээд хувь нэмэр бас оруулж ажилласан байгаа тий. Тэгэхээр та бас энэ журмын талаар манай сонсогчдод бас нэг товчхон бас магадгүй энэ журмын талаар сонсоогүй эцэг эхчүүд тий одоо сургуулийн удирдлагын багш нар ч юм уу одоо сонсогчд байх юм бол бас ингээд мэдээд авчвал бас зүйтэй байх гэж бодож байна. Тэглгүй яах вэ? Ер нь сүүлийн 3-4 жилээс бол манай боловсролын бодлого тэгш хамруулах бодлого руугаа нэлээд чиглүүлж дүрм журмууд, тушаалууд гарч эрх зүйн орчин нь бол бүрдэж байна. 2019 онд боловсролын сайдын 292 дугаар одоо тушаалаар тэгш хамруулах боловсролын журмыг баталсан. Ингэснээрээ бол ер нь сургуулийн одоо орчинд сургуульд хөгжлийн бэрхшээлтэй мөн ялгаатай бүгдийг сургуульд хүлээн авах ийм одоо эхлэл суурь тавигдсан гэж үзэж байгаа. Тэгэхээр энэ бол 2019 оны хичээлийн жилээс манай Монгол улс бол одоо zero rejection policy гэж өөрөөр хэлбэл бүх хүүхдийг боловсролдоо авах ийм эрх зүйн одоо орчин нь яг бүрдэж тэгш хамруулахын бол хэрэгжүүлж эхэлсэн. Тэгэхээр энэндээ бол одоо манай байгууллага, иргэний нийгмийн бусад байгууллагууд
Мөн одоо бол олон улсын байгууллагуудын хүчин чармайлтуудын хүчээр энэ манай боловсролын бодлогот ийм шинжил ороод явж байна. Энэ зөвхөн тэгш хамруулах боловсролын журам гараа зогсоогүй. Бас дэмжих цогц дэмжлэгийн арга хэмжээ, ганцаарчилсан сургалтын одоо төлөвлөгөөг хэрхэн боловсруулах уу, аргачлал. Энэ одоо сургуульд дэмжлэгийн баг ажилуулах гэх мэтчлэн багшийг дэмжсэн болон сурагчигаа дэмжсэн ийм эрх зүйн зохицуулалтууд нь бас механизм бий болоод эхэлсэн нь бол их талархууштай байгаа. Тэгэхээр одоо бол энэ дээр тэгш хамруулах боловсрол дээр хэрэгжүүлээд одоо алдаан дээрээ суралцаад цаашаа явах ийм асуудал байна. За баярлалаа. Тэгэхээр одоо та ингээд сүүлийн 20 жил яг энэ тэгш хамруулах болон тусгай хэрэгцээт боловсролын одоо яг практикт одоо ажилласан хүний хувьд ингээд харахад те яг энэ тэгш хамруулах боловсрол гэдэгт яг юуг ингэж тусгаж ойлгоод байна те тань яг өөрийн ойлголтоор яг юуг яг ингээд тэгш хамруулах боловсрол гэж ойлгох вэ? Одоо энгийнээр манай сонсогчдод тайлбарлаж өгвөл. Тийм. Яг тэгш хамруулах боловсрол гэдэг ингэхээр бас хүмүүст шууд наалдаж ойлгохдохгүй байж болох юм те. Маш энгийнээр хэлэх юм бол энэ ердийн сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бай, хөгжлийн бэрхшээлгүй бай, одоо эдийн засгийн ялгаатай байдалтай хүүхдүүд бай, хэл соёлын өөр шашин өөр хүмүүсүүдийн хүүхдүүд бүгд хамтдаа суралцах, нийгэмших, хөгжих, тоглох энэ үйл явцал гэсэн үг. Тэгэхээр энэ бүх хүүхдийн асуудал. Нэгдүгээр энэ бол тэгш хамруулах боловсрол гэдэг бол бүх хүүхдийн асуудал. Хоёрдугаар энэ маань ялгаатай хүүхдүүдийг одоо хүлээж авах боловсролын одоо салбар тийм ээ сургуулийн цэцэрлэг нь хүлээж авна гэсэн асуудал. Гуравдугаарт гэж үзвэл энэ маань зөвхөн академик боловсролын тийм ээ одоо мэдлэг эзэмших зорилгоор биш, энэ маань сургууль байна гэдэг маань энэ сургуулийн тэр нийгмийн бүхий л харилцаанд энэ хүүхдүүд хамтдаа оролцож явна. Хамтын оролцоо буюу өөрөөр хэлбэл энэ бүхий л үйл ажиллагаанд хүүхдийг хамран оролцуулах үйл ажиллагаа болж байгаа. Тэгэхээр энүүгээрээ тухайн хүүхэд маань одоо ангийнхаа сургуулийнхаа яг эд эс гэдгээ өөрөө мэдэрч ойлгож ингэж явах нь бол хамгийн одоо зөв тэгш хамруулалт гэж бол ойлгодог. За тэгээд жишээ нь манайд бол одоо хуучин ингээд одоо хэрн бас байсаар байдаг юм халамжийн хандлага байна. Илүү одоо тэр хүмүүсүүдэд сөрөг ийм одоо хандлагууд нийгэмд их тархмал байна. Тэгээд түүнээс гадна энэ хөгжлийн бэрхшээлийг өвчин гэж авч үзэх. Тийм ээ. Тэр хүмүүсүүд маань сурч хөгжиж чадахгүй штэ. Бие дааж тэргүй амьдрч чадахгүй юм чинь тэгэл тэр нэг тусдаа жоохон байж байгаа л тусдаа сургуульд байж байгаа л тэгээд нэг дараа нь тусгай газраа ингээд амьдрах нь зүйтэй юм биш үү ч гэдэг ийм ойлголт дийлэнх олгоход байдаг. Гэтэл бид нар маань энэ нэг дэлхий дээр тийм ээ энэ 7 тэрбум хүн чинь өөрөө бид нар ингэж ялгарч өөрөө бид нар ингэж энэ дэлхийгээ чимэж гэх үү тийм ээ ингэж амьдарч байгаа энэ тохиолдолд бол нэг хэсэг хүмүүсүүд нь тусдаа амьдраад нөгөө хэсэг нь ондоо газар амьдардаг тийм байдал байхгүй. Тэгэхээр анх төрхөөсөө ахуулаад амьдрах, сурах, хөгжих, цаашлаад нийгэмдээ гараад бие дагаад амьдрах, хөдөлмөрлөх энэ бүхэн болвол тэр нийгэмд байгаа бүхий л хүмүүсүүдийнхээ дундаа ороод л явах асуудал. Тийм учраас энэ бүх газар бид нар хэнийгээ ялгуурлан гадуурхахгүйгээр байгаагаар нь хүлээн зөвшөөрөөд амьдрах, сурах, хөгжих, оролцох асуудал юм байна. Тэгэхээр
Тэг шамруулах гэдэг бол энэ бүх одоо нийгэмдээ бид нар хамтдаа байхын хамгийн ихний суурь. Хүүхэд наснаасаа бид нар хамтдаа байгаад тэгээд бие биенийхээ ялгаатай байдлыг хүлээж авах. Энэ л асуудлыг тэгш хамруулах гэж ярьж байгаа. Тэгэхээр одоо нөгөө таны ярьсан дээр нэмээд хэлэхэд бол нөгөө таны түрүүний ярьж исэн одоо хөгжлийн бэрхшээлтүүдэд өвчин гэж харах бас хандлага байдаг гэдээ яриад байгаа шүү дээ. Тэгэхээр яг энэ дээр бас нэмээд хэлэхэд сонирхуулаад бас сонсогчдоо нэмээд хэлэхэд онлын хувьд ингээд хараад үзэхэд ерөнхийдөө бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн одоо хүмүүсийн авч үзэхтэй боловсролыг тайлбарлах нэг юм 3 хандлага байгаад байгаа. За нэг нь бол одоо эрүүл мэндийн хандлага гэж орчуулагдаад байгаа. Medical approach гэдэг. За 1970-аад оноос өмнө бол нэлээд одоо хүчтэй түгээмэл зонхолж исэн хандлага байна. Тэгэхээр яг энэ хандлагын үед бол одоо хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс чиглэсэн аливаа нийгмийн үйлчлэгээ одоо эрүүл мэндийн одоо боловсрол гэдэг бусад нийгмийн үйлчлэгээнүүд бол юун дээр тулгуурлаж исэн бэ гэхээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бол асуудал байна эдний одоо гарын бүтэн биш одоо оюун ухаан сарвал биш хүлэн бүтэн биш явж чадахгүй болохоор эднийг эмчлэх шаардлагатай Тиймдээ одоо зохицож амьдрахын тулд эдний энэ байгаад байгаа энэ эрүүл мэндийн асуудлыг ингээд шийдэж нийгэмдээ зохицуулна гэсэн зохицож амьдрахад нь туслана гэсэн ийм бол хандлага бол явагдчихсан. Тэгээд энэ хандлагыг бол нэлээд хүчтэй одоо хөгжид нь бол эрүүл мэндийн одоо эмчнэр сэтгэл зүйчтэнд өөрөө бас хувь нэмэр оруулсан гэж одоо төвөндөө бас гард юм бэлээ. Тэгээд яг энэ хандлага бол яваандаа бол бас ингээд амжилтгүй болоод ирсэн л дээ. Өөрөөр хэлэх юм бол яг энэ хандлагын үед бол нөгөө нийгэмдэх тэгш бус байдал бол маш их газар авсан. Яг эрүүл болон эрүүл бус байдлаар нь одоо юу гэдэг нь бэрхшээлгүй гэдэг байдлаар нь англиад ингээд нийгмийн тэгш бус байдал их гаарсан. За тэгээд 1970-аад оны сүүл 80-аад оны ихээр одоо хэсэг одоо эрдэмтэд судлаачд бол за энэ загвар ер нь бол буруу юм байна. За энэ нийгмийн загварыг ингэж ийм нийгмийн байдал загварыг одоо хөгжүүлэгчд бид нар өөр байдлаар асуудалд хандах хэрэгтэй юм байна гэд нийгмийн загварыг хөгжүүлсэн байгаа. Тэгэхээр анх бол энэ нийгмийн загварыг бол Carol Gill гэдэг хүн бол 1987 онд өөрийнхөө судалгааны ажилд бол хэрэглэсэн байна. За тэгээд цааш бол Oliver Shakespeare гэдэг энэ судлаачд бол нэлээд гүнзгий судалж хувь нэмэр оруулж авч байгаа. Тэгэхээр энэ загварын үед бол юу гэж үздэг вэ гэхэд ерөөсөө энэ нөгөө хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст бэрхшээлийн үүсгээд байгаа юм чинь нийгэм чинь өөртөө юм биш тий. Чинь бидний энэ зам талбай чинь өөртөө энэ тэрэгцэртэй хүмүүсийг ингээд тэрэгцэртэй бэрхшээлтэй болгоод байна. Хөгжигдэн бэрхшээл үзүүлээд тий тэрэгцэртэй ингээд саад болоод байгаа юм биш тий. Бидний энэ нөгөө энэ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бол одоо хөгжихгүй гэж ингээд бодоод байгаа энэ хандлага чинь бас энэ хүмүүс саад болоод бэрхшээл үзүүлээд ажилд авахгүй байгаа юм биш тий. Тэгэхээр энийгээ бид нар энэ сэтгэлгээнийхээ ялгаанд одоо өөрчлөлт хийх ёстой байна гэдэг ийм одоо санааг бол гаргаж онлайн парадигмыг бол гаргаж ирсэн байгаа. Тэгэхээр энэ дээр одоо түшиглээд хүний эрхийн байгууллагууд хүний эрхийн олон улсын конвенцууд бол маш хүчтэй нөлөөллийн ажлуудыг бол хийж гисэн. Гэхдээ энэ хандлагын одоо нэг сул тал нь юу байдаг вэ гэхээр энэ бол нөгөө заавал биелүүлэх юм хуулийн одоо акц одоо хуулийн одоо юу байдгүй хөшүүрэг байдгүй учраас сонголтын тухай асуудал байсан. За тэгээд яг энэ үед бол нэлээ олон одоо яг энэ онол дээр үндэслээд бол нэлээ олон одоо судлаачд бол яг энэ шамруулах ойлголтыг бол тодорхойлж гисэн л дээ. Тухайлах юм бол одоо Melvin Ansel гэдэг энэ Английн одоо эрдэмтэн судлаач хүн байгаа. Яг энэ шамруулах боловсролын чиглэлээр бол маш олон жил ажилласан. Одоо бидний мэдхээр одоо нөгөө Tony Booth гэдэг энэ бас англи эрдэмтэн судлаачтай хамтраад нөгөө шамруулах индекс гэдгийг бол гаргасан. Одоогоор бол 40 гаруй орн ингээд орчуулсан гэдэг шамруулах. Манай монгол хэл дээр ч орчуулагдсан байдаг. Тэгээд татгшуулаад явж байгаа. Тэгэхээр энэ хүн бол Кембрижд ажиллаж исэн туршлагатай, Глазгогийн их сургуульд ажиллаж исэн туршлагатай, Вэлс их сургууль, за тэгээд Австрали Квинсленд их сургуульд ингээд яг энэ шамруулах чиглэлээр ажиллаж исэн юм туршлагатай хүн байгаа. Тэгээд бол яг юу гэж хэлсэн байдаг вэ гэхээр ерөөсөө энэ нөгөө нэг шамруулах боловсрал гэдэг чинь сургуулиуд нь суралцагчдынхаа хэрэгцээнд одоо зориулаад бүтэц зохион байгуулалтаа өөрчлөн зохион байгуулах хэлээд байгаа юм. Өөрөөр хэлэх юм бол тэр сургуулийн орчин, сургуулийн одоо заах арга зүй, сургуулийн үнэлгээ, тэр сургуулийн сургалтын хөтөлбөр, хүний нөөц бүх юм нь яг тэр суралцагчдынхаа одоо тэр сурах хэрэгцээнд нь тохируулаад
өөрчлөгдөх ёстой гэдэг ийм санаа бол 1995 онд гаргасан байдаг. За 2002 онд Анита гэж судлаач болохоор юу гэж одоо юм бас юу гэж хэлсэн бэ гэхээр за сургууль ингээд бүтцээ өөрчлөөд сургууль өөрийнхөө өөрчлөгдөхөөс гадна тий сургуулиудын бас нэг хийх ёстой юм одоо юу байх ёстой гэхээр ердийн ангид болон ердийн сургуульд тий одоо тэр одоо хамт олонны дүн суралцж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн бүтэн оролцоог нь хангах нь бас их шамруулах боловсрол юм шүү тий. Тэгэхээр одоо өөрөөр одоо таны түрүүний манай одоо улсад ч гэсэн нийтлэг байгаа нэг одоо түгээмэл буруу ойлголт нь юу гэхээр зөвхөн одоо хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг энгийн сургуулийн ангид авчирчвал энэ бол их шамруулах боловсрлоо гэж ойлгоод байгаа тий. Тэгтэл энэ Анита гэдэг эрдэмтний тодорхойлолтоор бол энэ хүүхдийг бүтэн оролцуулах одоо тэр ангид болж байгаа үйл явдал тий ангийн одоо хичээлийн үйл явдал сургуультай холбоотой үйл явдал ангийн хурал тий сургуулийн сонгуул одоо юу хэмээн л энэ хүүхдийн оролцоог хангах хэрэгтэй гэсэн юм санааг бол гаргаж өгснөр бол бас нэлээд нэвшилттэй байдаг. За бас нь 2011 онд бол Рожер Слей гэдэг хүн бол энэ шамруулах боловсролын талаар ойлголтыг бол нэлээд өргөсгөж өгсөн. Өөрөөр хэлбэл шамруулах боловсрол гэдэг бол зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ердийн сургуулиуд ангиудад сургах тухай асуудал биш юм аа. Энэ бол боловсролын ялгаа бүхий хэрэгцээтэй одоо боловсролыг тэгш хүртээмжтэй авч чадахгүй байгаа. Өөрөөр хэлбэл одоо эдийн засгийн одоо орлогын буурай байдлаасаа болоод тий эсвэл одоо амьдарч байгаа газрынхаа азлагдсан байдлаас болоод за эсвэл одоо хөгжлийн бэрхшээлтээс болоод эсвэл үндэсний цөөн, хэлний цөөнхөөс ялгаатай өөр хэлээр ярьдгаасаа болоод тий өөр шашинтай гэдгээсээ болоод боловсролыг тэгш одоо хүртээмжтэй авч чадахгүй байгаа энэ хүүхдүүдэд хүрч очиж тий энэ хүүхдүүдийг хамруулах боловсролыг хүртээмжтэйгээр чанартайгаар хүргэхийг бол тэг шамруулах боловсрол гэж ойлгох нь зөв юм а гэж ингээд тодорхойлсон байдаг. За тэгээд энэ бүх одоо эдийн одоо тодорхойлтуудыг одоо базаж аваад 3 дахь хандлага буюу хүний эрх зориулсан хандлага бол юу гэж тодорхойлдог вэ гэхээр одоо тухайлах юм бол 1994 онд болсон Саламанкагийн тунхаглал гэдэг одоо яг энэ манай шамруулал болон тусгай хэрэгцээт боловсролын чиглэлээр ажиллаж байгаа хүмүүсийн дунд бол нэлээд юм алдартай тунхаглал байгаа. Тэгэхээр энэ тунхаглалт бол дэлхийн 92 улс манай улсыг оролцуулаад нэгдэн орсон байдаг. Тэгэхээр энэ тунхаглалт бол ерөөсөө хөгжлийн бэрхшээлтэй болон боловсролын ялгаатай хэрэгцээтэй хүүхдүүдийг бүгдийг нь ердийн сургууль хамруулахдаа тухайн сургууль нь өөрийнхөө одоо орчин сургалтынхаа одоо арга зүй тий за тэгээд хүний нөөц болон санхүүгийн нөөц за тэгээд хамтарч ажиллах одоо бусад мэрэгжлийн хүмүүсийн одоо зохион байгуулж тэр тухайн хүүхдэд чанартай боловсрол олгож тухайн хүүхдийг өөрийнх нь одоо хүч чадлын бүрэн хэмжээнд ажиллах хэмжээнд одоо боловсрол олгох тэр үйл явцыг чинь одоо шамруулах боловсрол гэж байгаа юм шүү гэдээ ингээд тодорхойлсон байна. Тэгэхээр энэ хүний эрхэд суурилсан хандлага нь бол бусад хоёр хандлагаасаа нөгөө ямар ялгаатай заавал хэрэгжүүлэх юм хуулийн одоо санкцтай байна. Өөрөөр хэлэх юм бол яг энэ тунхаглалт нэгдээд орсон улс орнууд бол энэ шамруулах боловсролыг өөрийнхөө боловсролын тогтолцоонд одоо нэвтрүүлэх, хэрэгжүүлэх үүрэгтэй. Энэ бол сонголтын тухай асуудал. Биш үүрэгтэй байгаа учраас өнөөдөр цэцэрлэгт сургуульд явуулж чадахгүй байгаа эцэгч байх юм бол төр бол манай улс бол 1994 онд өөрөө хүлээсэн учраас та бол хүүхдээ ингээд явуулах бол эрх танд байгаа шүү гэдэг бас энэ одоо дугаарынхаа хүрээнд бас хэлэлцэн бас зүйтэй авах гэж бодож байна. За тэгээд хоёулаа дараагийнхаа асуулт руу ороод тэгэхээр яг тэгвэл саяны бит хоёрын ингээд ярьсантай холбоотойгоор ингээд шамруулах боловсролтой холбоотой их миний бодлоор зөвхөн Монголд ч биш те манай оронд ч гэсэн өөр орнууд ч гэсэн юм буруу ташаа ойлголтууд байгаад байдаг шүү дээ. Жишээлх юм бол тусгай хэрэгцээд боловсролд одоо хүүхдийг сургаж байгаа бид нар их шамруулах боловсролд хамруулаад боловсролын үйлчлэл үзүүлэл байгаа штэ гэж тайлбарлана тийм. Тэгэхээр таныг одоо яг ингээд ажиллаж явах явцад Монголд манай улсад хамгийн их одоо түгээмэл байдаг. Тэгээд хамгийн их одоо энэ шамруулах боловсрол өргөшн явуулахад саад болдог. Ямар тийм одоо буруу ташаа ойлголт байдаг вэ? Тийм. Тэгэхээр тэг шамруулах одоо ингээ хэрэгжүүлээд туршаад одоо явж яхад олон алдаатай буруу түүнээсээ болоод тэг шамруулах чинь ингээд буруу ахгүй юу? Тэгэхээр тусдаа орчин, тусгаарласан орчиндоо тусгайлж хичээлийн заах нь зөв юм байхгүй юу гэдэг бүр ийм ухарсан тийм ийм дүгнэлтэд хүрэх
болдог. Тэгэхээр жишээ нь тусгай сургуульд сургаж байгаа бол энэ тэгш хамруулахын нэг хэлбэр юм а гэх байдлаар тайлбарладаг. Тэгэхээр одоо ердийн сургуульд ч гэсэн тусгай анги байгуулад цэцэрлэгт анги байгуулсангаа бас тэгш хамруулахын нэг хэлбэр юм а. Тэгш хамруулахад хүрэх арга зам юм аач гэдэг юм уу? Ийм байдлаар ханддаг. Тэгэхээр энэ бол яг тэгш хамруулах биш юм аа. Бас сургуульд ердийн сургуульд авчираад ямар ч дэмжлэг үзүүлэхгүйгээр хүүхдийг ангидаа зүгээр байлгаж байгаа байдал нь бол бас тэгш хамруулах биш юм аа. Тийм. Тэгш хамруулах гэхийн эсрэг зүйл бол тусгаарлах. Тийм. Тэгэхээр манай Монголд бол тусгай хэрэгцээт боловсрол, тусгаарлсан боловсрол хоёрыг бол бас одоо ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Тэгэхээр одоо бид нар ингээд манай холбоо 20 жил болоод ингээд явж байхад тусгаарлсан боловсролын одоо үр дүнд тийм ээ хүүхдүүд маань бие даасан байдал байхгүй, хөдөлмөр эрхлээгүй, гэр бүлийнхнээсээ хараад ийм олон зуун мянгаараа байна. Одоо насанд хүрсэн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсүүдийн 20 хүрэхгүй хувь нь хөдөлмөр эхэлж байна. Энэ бол энэ тусгай боловсролын тусгаарлсан боловсролын ялангуяа энэ үр шим болж байгаа. Тийм учраас хэрвээ нийгэмдээ яаж би амьдрах вэ гэдэг арга замдаа суралцсан зөвхөн тэр тусгай сургуульд одоо хичээл мэдлэгийг тийм ээ олгох үйл явцаар хязгаарлаж ойлгох юм бол энэ биш ээ. Тийм ээ. Тэгэхээр энэ тэгш хамруулах боловсрол чинь бид нар түрүү ярьсан нийгэмшгүүд нь бие даахт нь олон хүнтэй харилцах тийм ээ. Цаашлаад нийгэмдээ дараа нь гарсан одоо сургуулаа төгсөөд яаж би одоо энэ бусад хүмүүсүүдэд өрсөлдөх хэмжээнд одоо амьдрах уу гэдэг тэр нийгэмшгүй арга замдаа суралцсан. Тэгээд бас эрсдэлхүүлэх чадварт бас суралцсан байх ёстой. Тэгэхээр энэ хоёр зүйлд бол тэгш хамруулсан боловсролын орчинд хүн илүү энэ чадварыг олж авдаг. За бас нэг хэлэх юм бол энэ тэгш хамруулах боловсролын бас яагаад буруу болгоод юм шиг ингэж тайлбарлах үндэс болж юм гэхээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд бага насндаа илрүүлэлт хийгдээд бага насндаа хөгжлийн одоо дэмжлэгт нэмэлт дэмжлэгүүдийг хамрагдах ёстой байдаг. Тэгэхгүй бага насндаа ингээд л одоо эмчилгээ ч юм уу засал ч юм уу ийм юмд явсаар байгаад хөгжил гэдэг юм ихэнх одоо эцэг эхчүүд 6 нас өнгөрсөн хойно сургуульд явхад хөгжлийн бодъё гэж ингэж алдаатай бодолтой байдаг. Энэ нь өөрөө сургуульд одоо ороод 6 нас өнгөрсөн хүүхэд маань суралцсан гэхэд бас хүндрэлтэй. Ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хүндрэлтэй байдалд оруулдаг. Тийм учраас бага наснда цэцэрлэгийн өмнөх наснаас нь хөгжлийн гин дэмжих тэр чи одоо боловсролын тусгай хэрэгцээтэй хүүхдүүд байж байгаа шүү дээ. Тэгэхээр хөгжлийн бэрхшээлгүй хүүхдүүдээс илүү хувь дахин одоо дэмжлэгт арга хэмжээ эцэг эхэн тэр боловсролын тусгай хэрэгцээг нь яаж хангуулах вэ гэдэгт бас суралцсан эцэг эхийн дэмжсэн ийм арга хэмжээнүүд байж тэгш хамруулах уулын зөв явах ёстой. Харамсалтай тэгж дэмжлэгийг үзүүлээгүйгээс болоод 6 настайдаа бас суралцаж чадаагүй хүүхдүүд маань бага ангидаа бас энэ суралцахуудад ийм дэмжлэг авч сурч чадаагүй хүүхдүүд маань тэгш хамруулахад суралцаж чадахгүй байна. Энэ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд чинь ингээд сурч чаддаггүй байхгүй юу гэдэг яг үнэ ийм буруу ойлголтод хүргэдэг. Тэгэхээр одоо энэ тусгаарлсан боловсрол гэдгээс зайлсхийх хэрэгтэй байна. Тэгш хамруулах боловсролыг яг л одоо хойш нь тавихгүй эхлүүлж ямаар байна.
Тусгай хэрэгцээд одоо тусгай боловсрал гэж байгаа шүү дээ. Тусгай боловсрал бол байх ёстой. Тусгай боловсрал нь харин тэр хүүхдийн бага наснд нь яаж суралцах вэ гэдэг тэр суралцахуйд нь эцэг эхийн хүүхдэд нь зааж өгөх хэрэгтэй. Жишээ нь хараагүй хүүхдэд яаж тэр бариалыг хэрэглэх юм? Яаж тэр орон зайн баримжааг одоо олгох ёстой гэдгийг бол мэдээж энэ тусгай хэрэгцээд боловсролын багш нар зааж сургах ёстой. Тэгэхээр энэ бол бага насндаа явчих юм бол тухайн хүүхэд маань суралцахуудаа суралцсан одоо хүүхэд маань цаашлаад ерөнхий боловсролын стандартаар явах боломж нь бүрдэж байгаа. Тийм учраас одоо бас нэг одоо цаашгүй хэлэх юм бол энэ дэмжлэг хэрэгтэй. Энэ дэмжлэгийг үзүүлээгүйгээс болоод энэ хүүхдүүд чинь сурч чадахгүй юм. Тэгэхээр энэ дэмжлэг гэдэг нь нөгөө хүүхдийнхээ онцлог хэрэгцээнд нь нийцүүлсэн тэр тохирох хэрэглэгдэхүүн гэж хэлж байгаа. Энэ нь юу гэхээр тухайн хүүхдийн тэр тусгай боловсролынхын тусгай хэрэгцээнд нийцүүлээ. Жишээ нь хараагүй хүүхдүүдэд тэр braille байна, уншдаг ном байна, тийм ээ? Тэр компьютер дээр нь ярьдаг програм байна гэх мэтчлэн энэ тэр онцлог хэрэгцээнд нь нийцүүлсэн арга хэмжээнүүдийг нь аваад өгөх юм бол тухайн хүүхэд маань бусдтайгаа хамтдаа суралцах боломж бүрддэг. Тэгэхээр Англид бол яг хуу 1915 онд бол Англид 0-аас 18 нас хүртэл хөгжлийн бэрхшээлтэй болон тусгай хэрэгцээтэй хүүхдүүдтэй бол нийгэм болон эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх юм Saint Code of Practice гэдэг юм баримтч байдаг. Тэгээ тэрийг 1950 онд бол англичууд бол яасан бэ гэхээр шинжилээд энэ насыг нь бол 0-аас 25 нас хүртэл ингээд уртасгачихж байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл тэр хүүхэд төрлөө гэхтэл нөгөө эрт үеийн онцлогоо хийгээд хэрвээ одоо тусгай хэрэгцээтэй хөгжлийн бэрхшээлтэй байх юм бол тэр хүүхдүүдэд багаас нь одоо нөгөө дэмжлэг болох энэ үйлчилгээнүүдийг өгөөд тэгээд одоо цэцэрлэгт байхаас нь өөрөөр хэлбэл цэцэрлэгт орохоос нь төрхөөс нь эхлээд тэр үйлчилгээг үзүүлж байгаа цэцэрлэгт оруулаад тэгээд одоо 10 жилийн боловсролыг бүрэн боловсролыг олгосныхаа дараа бүр дахиад дараагийн шатны буюу дээд боловсролд нь явахад нь бас туслаад одоо яг дээд боловсролд нь орсон үйл дэмжлэг хэрэгтэй. Жишээлх юм бол одоо сонсголын бэрхшээлтэй хүүхд байлаа тэр хүүхдийн тохионх нь хэлмэрчээр хангадаг ч юм уу эсвэл одоо нэг програмаар нь хангаж өгдөг ч юм уу яг үнэ. Тэр хүүхдийг бол төрснөөс нь эхлээд 25 нас хүртэл буюу тийм байх. Тэгэхээр яг насны бүр ингээд яг ингээд нөгөө ажилтнаараа ороод өөрөө ингээд орлогоо олгоод бие даах чадвартай нийгэмд яг ингээд өөрийгөө аваад явах чадвартай болох хүртэл дэмжлэг үзүүлж байгаа байхгүй. Зөвхөн одоо боловсролгээр эрүүл мэнд боловсрол одоо бүгдийг ингээд цогцлоосон. Тэгэхээр манай улсын хувьд ч гэсэн явандаа бас энэ чиглэл рүү орвол бас их зүгээр ах гэж би бол харж байгаа байх гэж найдаж байна. Орох гэж бас найдаж байгаа. Бүгд бас асуудлуудлаа хандаад ажиллаж байгаа бах тий. За тэгэхээр хоёлаа яг таны ярьсантай холбогдуулаад дараагийнхаа одоо асуулт руу оръё. Энэ их шамруулах боловсрал гэж одоо та бас тагцбаас нь бас ярьлаа шүү дээ тий. Яагаад ер нь их шамруулах боловсралыг ингээд энэ дэлхийн улс орнууд тий дэмжиж байгаа тий. Яагаад энэ хүний эрхийн байгууллагууд ч одоо энэ тэг шамруулах боловсралыг та нар заавал хэрэгжүүлээ гэд бүр ингээд засгийн газруудад шахалт үзүүлээд өөрөө хүлээлгээд байгаа гэдэг дээр бас би таныг ингээд нөгөө ажиллаж исэн хүний хувьд яг ингээд туршлагаас харахад яг энэ шамруулах боловсралд одоо хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд явснаар ер нь хамрагдсанаар яг амьдралд ямар одоо сайн талууд тий давуу талууд ер нь харагддаг үе ажиглагдсан бэ гэдэг талаар бас манай сонсогчдод ярьж өгөхийг бас хүсэж байна. Тийм. Тэгэхээр энэ тэгш хамруулах боловсролын давуу тал гэх юм бол ингээд тоочоод барахгүй их олон байдаг юм байна. Тийм. Мэдээж энэ тэгш хамруулах боловсрол гэдэг бол тэр боловсролын тусгай хэрэгцээтэй тийм ээ. Тэр ялгаатай бүлгийн хүмүүсүүдтэй бол мэдээж илүү давуу байдлыг үүсгэж байгаа. Яагаад гэхээр тэнд бол тодорхой дэмжлэгтэйгээр тэгээд боловсролыг эзэмших ийм боломж бололцоонд сайхан бүрдэж байгаа учраас тэр хүмүүсүүд маань тэр мэдлэгээ эзэмшиж байна. Тэр нийгэмдээ цаашид яаж өрсөлдөж амьдрах вэ? Тэгээд энэ эрсдэл хүлээж чадвар энэ бүгд бол ингэж бүрдэж чаддаг юм байна. Хоёрдугаарт гэхэд бол энэ зөвхөн тэр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй гэхгүй тухайн ангид байгаа
хөгжлийн бэрхшээлгүй хүүхдүүдтэй бас их ашиг тустай байдаг. Тухайн одоо ангид байгаа хөгжлийн бэрхшээлгүй хүүхдүүдийн тэр хүнлэг, хүмүүнлэг, бие биендээ туслая гэсэн одоо ангийн багш нь яг хичээлээрээ заадаггүй тийм чадваруудад сургадсан байна. Тэгш хамруулах боловсрол бол тухайн ангид нь ийм янз янзын өөр хэрэгцээтэй хүүхдүүд сурж байгаа тохиолдол. Тэгэхээр энэ бүгд бол одоо бас судалгаагаар олон улсын түвшинд бол батлагдсан байдгийн байна л да. Тийм. Түүнээс гадна энэ зөвхөн одоо ингээд нийгэмдээ тустай, тухайн хүндээ тустай биш, бас тэрнээс гадна эдийн засгийн хувьд маш их хэмнэлттэй байдгийн байна. Тэгэхээр тусгай боловсролыг, тусгай сургуулийг байгуулад эсвэл одоо ингээд ердийн сургууль тусгай анги байгуулад тэнд нь тусгай хэрэгслээ орчинг бүрдүүлээд ингээд яваад ах юм бол ердийн сургууль хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сургаж байгаа зардлаасаа даруй 2 дахин 3 дахин илүү зардалтайгаар тэр тусгай боловсролыг бол хэрэгжүүлж идэг юм байна. Хэрэгжүүлж идэг. Ийм учраас эдийн засгийн хувьдаа ч гэсэн энэ тэгш хамруулах боловсрол гэдэг бол хэмнэлттэй нийгэмдээ бас хэрэгжүүлэхэд бол нийгмийн бүх хүмүүсүүдэд бол одоо энэ хүмүүнлэг арчилсан эрхтгш ийм нийгмийг бий болгох үндэс суурь болж өгдөг гэж энэ нэгдсэн үндэсний байгууллагын одоо батлан гаргасан хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенцийн 24 буюу боловсролын одоо хэсэгт тайлбар өгсөн ерөнхий зөвлөмж гэж байдаг. Тэгэхээр энэ дээр бол яг энэ бүгдийг бол бүр ингээд баталгаажуулаад ингээд хэлсэн байдаг. Тэгэхээр тэгш хамруулах боловсрол гэдэг бол зайлшгүй одоо бидний хүүхдүүд одоо нийгэмдээ гараад амьдрахад хэрэгтэй мэдлэг, чадвар, нийгэмшгүй бие даах тэр бүгдийг олж авах энэ суурь үндэс нь болж идэг. Тэрийг хэн баталж харуулж ийн гэхээр одоо ингээд ерөнхий боловсролын сургуулиар тэгш хамруулахаар ингээд яг явсан манай Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэд бол энийг баталж харуулж чадчихж байгаа. Тэд нар бол одоо энэ Болроо байна, Ойдов байна, Бүрбаатар байна, тийм ээ, Уянгаа гэд энэ олон хүмүүсүүд бол энэ тэгш хамруулахын үр шим болоод өөрсдөө ингээд нийгэмдээ бие даагаад хөдөлмөрлөөд бүр нийгэмдээ тэргүүлэх байр суурьтайгаар явж байгаа нь бол тэгш хамруулахын үр шим болж гарч ирж байгаа. Таны ярьснаар нөгөө Дэлхийн банкнаас 2008 онд нэг тооцоол гаргасан байт юм лээ. Тэгэхээр ердийн хүүхдүүдтэй харьцуулахад яг тусгай хэрэгцээд боловсрол шаардлагатай хүүхдүүдийг боловсрол олоход бол 2-оос 4 дахин их зардал гардаг гэдэг. Тэгэхээр нөгөө зардал гардаг бол эдийн засагт их ачаал өгдөг гэж үзээд байгаа л да. Одоо шийдвэр гаргах төвшний хүмүүс ч байсан тий, сургуулийн ч бүхэл төвшөнтэй. Тэгтэл Линч гэдэг энэ яг энэ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асуудлаар судалгаа хийдэг эрдэмтэн бол юу гэж одоо судалгаанд баталсан бэ гэхээр яг хуу тэр хүүхдүүдийг сургахад 2-оос 4 дахин зардал гаргаж байгаа ч гэсэн хугацаандаа бол энэ бол эдийн засгийн үр нөлөөтэй. Яагаад тэгэхээр энэ хүүхдүүд чинь бүгдөө ингээд амьдрал дээр гараад ажил хийгээд ажил хөдөлмөр эхлээд явах юм бол өөрийгөө тэжээгээ явчин тий. Одоо нийгмээс ингээд итгэхгүй татвар аваад явах ш тий. Харин ч нийгэмдээ ингээд хувь нэмрээ оруулаад явна. Гэр бүлийнхнийгээ бас ингээд тэжээгээд ингээд урт хугацаанд энэ хүн чинь бас ингээд боловсралтай болчихор чи эрүүл мэндэ тий. Эрүүл мэндэ өөрийгөө ч гэсэн хамгаалаад ингээд амьдралын чанарыг цаашддаг. Яг үнэ. Энэ бол эрүүл одоо эдийн засгийн талаас ч гэсэн илүү ингээд юутай үр нөлөөтэй гэдгийг бол судлаад гаргацсан байт юм лээ. За тэгэхээр хоёулангийн яриа бол цаг маань бол дуусч байна. Манай подкаст бол айлхах 30 минутанд багтаагаад ярихыг бол хичээдэг. Тэгэхээр одоо танд ярих юм бол маш их байгааг ойлгож байгаа. Тэгээд сүүлийн асуултыг бас танд үлдээ. Магадгүй миний асуугаагүй үлдсэн зүйл байх юм бол өнөөдрийн дугаартай холбоотой таны зүгээс нэмж хэлэх бас юу байна те. Хоёулаа бол дараагийнхаа дугаараар одоо тэгвэл яаж энэ тэгш хамгаалалт боловсролыг ердийн сургуулиудад хэрэгжүүлэх гэдэг талаар бас нэлээд судалгаатай баримттай те. Практиктэй одоо зүйлүүдийг
ярих гэж бол төлөвлөсөн байгаа. Тэгэхээр өнөөдрийн дугаартай холбоотойгоор таны зүгээс нэмж хэлэх зүйл одоо юу вэ? Миний асуугаагүй үлдсэн зүйл байвал. За тэгэхээр тэгш хамруулах боловсролыг бол одоохондоо хэрэгжүүлэх цаг нь болоогүй юм байна. Тэгш хамруулах боловсрол бол ер нь бол олон улсын ингээд баримт бичгүүдээр олон улсын байгууллагууд бол ингээд хэлж байгаа нь зөв. Гэхдээ одоо цаг нь болоогүй юм байна гэж олон хүн хэлдэг. Тэгтэл тэгш хамруулах боловсрол гэдэг нь яг одооноос л хэрэгжүүлэхийг бол шаарддаг. Яагаад тэгэхээр энэ хүүхдүүд маань бидний тэр хизээ бэлэн болохын тэр тэгш хамруулах боловсролын бүтүүлэх санхүү орчин нөхцөл. Тийм учраас тэгш хамруулах гэдгийг яг одоо та ангида сургуульда цэцэрлэгтээ эхлүүлэх хэрэгтэй. Тэгж яагаад бидний хуримтлуулж байгаа туршлага болвол одоо энэ жил дараагийн жил илүү сайжраад тэрний дараагийн жил илүү сайжраад энэ мэтэр бид нар бие биенээсээ ингээд туршлагаа хуримтлуулад одоо мэрэгчлэлтэнгүүдээс экспертүүдээс одоо туслалцаа аваад ингэж хэрэгжих үйл явц процесс юм аа. Тийм болохоор та хэрвээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, ялгаатай хэрэгцээтэй хүүхдүүдийг боловсролд хамруулах гэж байгаа бол яг одоо эхлээрэй л гэдгийг хэлмээр байна. Ингээд суралцаад явна гэсэн үг тийм. За тэгээд өнөөдрийн дугаарт маань цаг зав гаргаж оролцсонд бас өөрийнхөө үнэтэй туршлагаас хуваалцсан цэлэнгээгчтэй баярлалаа. Ингээд сонсогчдоо та бүхэндээ мөн баярлалаа. Та бүхэнтэйгээ дараагийн дугаар хүртэл одоо дараагийн дугаараар уулзъя. Баяр таа. Баярлалаа.